би алдаршгүй. Халелуя. За. Нэгэн цагчаа гэж хүн байсан. Тэгээд тэр ямар хүн байсан бэ гэхээр мөнгө төгрөгтэй холбоотой дотор хураадаг хүмүүс Библийг уншихдаа энэ түүхийг бол олж мэддэг. Загчаа бол үнэхээр баян нэлээд тийм мөнгө төгрөгтэй басан зохион нийгмийнхаа дээд гарлын тийм хүн байсан. Есүс тэр үед тэр гудамжаар алхаж байх үед загчаа яасан бэхээр маш жижигхэн нуруутай байсан учраас түүнийг олж харахгүй байсан. Тэгээд модон дээр гараа суусан. Модон дээр гарцгаа дээрээс ингээд Есүсийг харсан. Ямар ч тач загчаа сэтгэлийг хөдөлгөх хэмжээнд хүртэл Есүсийн яг нэр алдар түүний хийсэн ажлууд түүний чихэнд хүрсэн байсан. Тийм учраас нөгөөх эд баялгаар дүүрэн тэр хүн энэ юу н ямар хүн байгаад байна гэдгийг олж мэдхийг хүсэж ирсэн. Тэгээ модон дээр гарсан, харсан. Харин Есүс түүнийг хараад загчаа буугаад иргэсэн. Тэр үед бол шоконд орсон. Бид нар шоконд орно гэдэг нь гайхшралт автсан байж таараа. Тэгээд загчаа бууж ирсэн юу гэж хэлсэн бэхээр загчаа би өнөөдөр танаад очино гэж хэлсэн мэт. Өнөөдөр танаад очино. Тэгээд татвар хураадаг байсан хүмүүсийн мөнгийг янз бүрээр авдаг байсан. Үнэхээр чинээлэг болсон загчаагийн гэрт хүний хүү, Бурхны хүү болох Есүс альчилсан. Тэгээд түүнийг альчлаад хооллоо, цайлаад бүгдээрээ сайхан олон хүмүүсийг оруулаад гэртээ ингээд дайлж байсан. Тэр үед загчаа босоод хэлдэг. Хүмүүсийн анхаараарай. Би өнөөдөр хүмүүсээс авсан мөнгөө эргүүлээ 4 дахин нугалж өгөх болно гэж хэлдэг. Амен. Яг тэр үед Есүс хариудна. Загчаа чиний гэрд авралт ирлээ гэж хэлдэг. Амен. Халелуя. Мөн Матай номын 19 дэх бүлэг дээр нэгэн нэлийн чинэлэг байрын хүн Есүс дээр ирээд сайн багшаа гэж хэлдэг. Мөн Тэнгэрийн улсад хэрхэн яаж орох вэ гэж асуусан. Тэгээ нөгөө хүнд Есүс хэлэхдээ чи тушаалыг сахидаг уу гэж асуусан. Чи бүх зүрх сэтгэл, бүх оюухан, бүх хүч чадлаараа өөрийн эзэн бурхнаа хайрлах гэдэг тэр тушаалыг чи сахидаг уу гэсэн. Би бүгдийг сахидаг. Би багасаа л сонсож ирсэн, багасаа л би энэ бүгдийг сахиж ирсэн гэж хэлдэг. Харин Есүс эргүүлээ тэр хүнд юу гэж хэлсэн бэ? Хэрвээ чи төгс болохыг хүсэж байгаа бол өөрт байгаа эд хөрөнгөө бүгдийг зараад тэгээд ирж намайг даг гэж хэлдэг. Гэтэл энэ хүн уруу царайлаад ирсэн замаараа буцаад алхдаг. Сонирхолтой бөгөөд гайхамшигтай хоёр түүх. Загчаа нөгөөх нь нилээн дээгүүр зэрэгтэй тэр нэг хөрөнгөтэй хүн Есүстэй уулзж байгаа. Загчаагийн гэр бүл аврагдсан бол нөгөөх залуу л ирсэн замаараа буцаад алхаж байгаа уруу царайлал. Бүгдээрээ хамтдаа өнөөдөр эзний үгийг итгэл сүсэг болон эд хөрөнгө гэдэг яг энэ сэдвээр хамтдаа хаваалцсан. Хүмүүс ярьдаг л да. Эд хөрөнгийг дагах юм бол яах юм? Би үнэхээр маш их мөнгөтэй болчвол би аврагдахаа болчихоо. Эсвэл би маш их шуналтай хүн байна уу? Би маш их бизнес хийсэн. Миний бизнесийн үнэхээр үр ашиг их байсан. Тэгээ би ингэснээр би баян болоод баян болсноороо би яах юм бэ гэхээр би хаанчд орохгүй гэж юу гэдэг иймэрхүү эргэлзээнд байдаг. Асуудал нь тэр баян болохгүй байгаад байгаа юм биш гэдгийг эзний үг өнөөдөр тайлах болно. Амен. Тэгэхээр бүгдээрээ Тимот номын 1-р Тимот номын 6-р бүлгийн 3-р хэсгээс 19-р хэсгийг харах юм бол тэнд ингэж хэлсэн. Эдгээрийг заа синхруулах гэж хэлсэн. Тийм учраас бүгдээрээ хамтдаа өнөөдөр синхрэн сурна. Хэрв хэн нэг нь өөр сургаал заавал мөн бидний эзэн Есүс Христийн эрүүл үгс ба бурханлаг байдалд тохирох сургаалтаа санал нэгдэхгүй байвал бидний эзэн Есүс Христийн эрүүл сургаал бурханлаг байдалд тохирох сургаалтаа санал нэгдэхгүй байвал тэр хүн бие тоосон юу ч ойлгодоггүй хүн байна. Харин тэр маргаантай асуудлууд үгсийн талаар маргаан хийдэг өвчтэй аж. Эдгээрээс атаархал маргаан гүтгэлэг болон бузар хардалт ялзарсан оюун ухаантай үнгүй болсон бурханлаг байдлыг
ашиг хонжоо олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн хоорондох байнгын маргаан гардаг байна. Харин бурханлаг байдал ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ агуу ашиг мөн. Учир нь бид ертөнцид юу ч авчраагүй. Мэдээж бид эндээс юу ч авч гарч чадахгүй. Хэрэг бидэнд хоол хүнс, ховц хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. Харин баяжих хүсэлтэй хүмүүс сорилтонд ба өрх мөн зүтсэн бүрийн мунхаг хор хөнөөлтөд хүсэлд ундаг. Эдгээр нь хүмүүсийг үгээр л бас сүрэлд хүргэдэг. Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар мөгийн үндэс мөө. Зарим хүмүүс үүнийг хүсснээр итгэлээсээ төрөн одож түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбжээ. Харин Бурхны эр хүнээ, чи энэ бүгдээс зайлсхий, зөв байдал, бурханлаг байдал, итгэл, хайр, дэвчээр ба дүлгүүн зан гэрхмэл. Итгэлийн сайн тэмцлэр тэмц. Мөнх амийг барьж ав. Чи мөнх ам руу дуудагдсан бөгөөд олон гэрч нарын өмнө сайн гэрчлэл хийсэн. Бүх юмсад амийг өгч Бурхны өмнө би чамд тушааж байна. Мөн Понти Пилатын өмнө сайн гэрчлэн айлдсан Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна. Бидний эзэн Есүс Христийг үзэгдэх хүртэл чи тушаалыг алдаа гаргалгүй гин зэмгүйгээр сах. Ерөөлт бөгөөд цорын ганц хэмжээлшгүй ирэхэд хаадын хаан эзэн нь зогсдоо цагт үүнийг харуулна. Тэр ганцаараа хүчгүй мөнхийг эзэмшдэг бөгөөд хөрсчгүй гэрлийн дотор оршдог ямар ч хүн түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх хүч нь байх болтугай. Амен. Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан бие бүү тоо. Эд хөрөнгөний тодорхойгүй байдал найдвар бүү тавь. Харин биднийг баясгаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг бурханд найд хэмээн тушаа. Сайныг үлдэж, сайн үйлсээрээ баян болж өглөгч бөгөөд хуваалцахад бэлэн байх хэмээн тэдэнд тушаа. Ингэхдээ тэд ирээдүйн төлөө өөрсдөө сайн үндэс сүрийн эрдэнсийг хурааснараа жинхэнэ аминд хүрэх юмаа гэсэн. Амен. Эндээс харах юм бол чуулганд эзний үг, эрүүл үг сургаал тэнд тунхаглагддаг. Харин тэр үгийг хоосон сонсогч нар болон эсвэл тэр үгийн эсрэг ямар нэгэн зүйлийг хийдэг тэдгээр хүмүүсийн тухай ярьсан. Үнэн дээр энд ямар нөхцөл байдал байсан бэ гэхээр энэ цаг үед бол маш олон грекийн нөлөө авсан философичд гэж хэллэгддэг. Мөн тэрхүү өөрсдийгөө мэдсэн дуулсан зүйлсийг хүмүүст ярихдаа асар их ашиг олдог тийм хүмүүсийн дунд Тимот тэнд байж байгаа. Нэг зүйлийг маш сайн санаар. Тухайн цаг үед одоогоос 2000 жилийн тэртээ грекийн буюу тэр гүн ухаанаас суралцсан маш олон хүмүүс байсан. Тэгээд тэдгээр хүмүүсийг яах нь энэ өөрийн олж авсан мэдлэгээ маш өндөр хүнээр зарж тэндээс ашиг олдог гэж. Магадгүй тэр нь юу байсан бэ гэхээр эрүүл бус сургаал, үлгэр домог, ямар нэгэн хачин жигтэй зүйлсийг хүмүүст дуулгаад тэнднээс асар их ашиг олдог хүмүүсийн тийм цаг үе байсан байна. Харин Паул болон түүний дагалдагч нар Бурхны хөвгүүд тэдний эсэргээр үлдсэн. Бид нар ашиг авахгүй. Үүгээрээ тэдгээр багш нараас ялгарсан байна. Амен. Ийм цаг үед энэхүү Тимотед бичсэн загтлыг Паул түүнд яах нь илгээсэн. Бүгдээр эндээс харъя л да. Хэрвээ бид нэр Бурханаас эмээх сэтгэлгүй байх юм бол бид нэр өөрсдийн бодсноо бүрэн дүрэн хийх боломжтой тийм бодголууд. Бурханаас эмээх гэдгийг нь хэлэхдээ хэрвээ Бурханаас хүн эмээх юм бол энэ эмээх хүн мэрэгэн ухааны эхлэл байх болно гэж хэлсэн байна. Хэрвээ хүн Бурханаас эмээгээд үйлдэх юм бол хэрвээ хүн Бурханаас эмээх үед дор байвал тэр хүний цаашид санаж бодох үйлдэх нь мэрэгэн байна гэсэн тэр зааварчилгаа гэж байгаа. Амен. 1:4 дээр итгэлээр буй Бурханы үйлчлэлд хүргэхээсээ илүү маргаан мэтгэлцээнд хүргэдэг үл төгсгөх угийн бичгүүд болон үлгэр домгуудад анхаарлаа хандуулахгүй байхыг тушаахын тулд юмаа гэсэн байна. Мөн 6-гийн 6 дугаар бүлгийн 20-ыг харах юм бол 6-гийн 20 дээр Тимото чамд хариуц үлснийг хамгаалаарай гэсэн.
Амийн талхын Бурхны хүмүүсээ чамд хариуцуулсныг яах нь вэ? Анхаар, хамгаал. Дими хоосон үг ярианаас хийгээд мэдлэг гэж хуурамчаар нэрлэгдсэн зүйлсийн эсэргүүцлийн номлолоос зайлсхийгээрэй гэж хэлсэн байна. Итгэл сүсэг. Бүгдээрээ хамтдаа энэ эд хөрөнгөний талаар ярихаас өмнө эхлээд итгэл сүсгийн талаар хамтдаа хуваалцж байна. Яг итгэл сүсэг гэж юу юм бэ? Хэрвээ хэн нэгэн Бурхны үгийг уншихгүй бол түүний зүрх сэтгэл нь хоосон агаа. Тэдгээр тэр зүрх хоосон зүрх сэтгэлийн хүсэл тэмүүлэл нь юу байдаг вэ гэхээр дэлхийгээс ямар нэгэн зүйл олохоор замдаа гарч байгаа хүнтэй адил байдаг гэж хэлсэн. Диавол буюу сатан тань дээр ирнэ. Тэр үед та хоосон байх юм бол баларна гэсэн үг. Асар их хохирол амсна гэсэн үг. Тиймийн тулд танд Бурхны үгийг сануулдаг, заадаг, таныг үнэхээр Бурхны үгийг уншаарай гэж анхааруулж хэлж байдаг мөн эзний сүнс байна, Бурхны хүмүүс байна. Амен. 1-р Тесалоникийн 2:9-ийг харвал эцэг нь хүүхдүүдээ хооллоно гэсэн. Хэрв хэн нэгэн миний Тэнгэрлэг эцэг бол Есүс Христ хэмээх цор ганц хүүг над руу илгээсэн сүнсээр оршигч тэр нэг юм а гэж итгэж байгаа бол тэр таныг хооллоно гэсэн. Хоолдог. Бид нар 6-ыг харвал 6-гийн 6 1-р Тимотехон харин бурханлаг байдал бай сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг мөн гэсэн. Энд хэлэхдээ учир нь мөнгөний хайр гэж хэлэхээс өмнө хэрэг бидэнд хоол хүнс, хувцс, хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. Харин баяжих хүсэлтэй хүмүүс сорилтонд ба өрх мөн зүсэн бүрийн мунхаг хор хөнөөлтөй хүсэлд ундаг. Эдгээр нь хүмүүсийг үгүрэл ба сүрэлд хүргэдэг гэж хэлсэн. Хүмүүс мөнгө рүү хандах үедээ итгэл сүсгийг хөсөрдүүлдэг гэсэн үг. Итгэл сүсгийг хөсөрдүүлсэн хүн мөнгөнд илүү их найдаад явсан гэсэн үг. Тийм учраас учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар мөгийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүсснээрээ гэсэн байна. Итгэлээсээ төрөн оцсон гэсэн. Итгэлээсээ төрөн оцсон. Би асар их ажил хийхгүй бол болохгүй байна. 2-3 ажил хиймээр байна. Тэгэхгүй бол болохгүй байна. Амьдрал болохгүй байна гэж явсаар хагаад нэг л мэдхэд яасан бэ гэхээр нөгөөх итгэл сүсэгээс төрөн одож байгаа. Мэдээж бидний завгүй их хэмжээгээр ажиллах нь энд асуудал нь биш. Харин Бурхны хүсэж байгаа зүйл нь юу гэхээр та завгүй байж болно. Харин хэрвээ Бурхны үгээр өөрийгөө дүүрэхгүй бол итгэл сүсгээ нэгдүгээр тавьсаар л байхгүй бол яах нь вэ? Нөгөөх зүйлсээр switch буюу ингээд солигдно гэсэн. Байр нь наан цаана орно. Эхлээд ажил, дараа нь Бурхны үг болно гэсэн. Энэ цаг үеийн хүмүүс нь итгэл сүсгийг дамжуулаад тэр үлгэр домгоороо дамжуулаад асар их ашиг олдог байсан байна. Харин яасан бэ гэхээр нөгөөх Бурхны хүмүүс нь яасан бэ гэхээр итгэл сүсгийг сэтгэл хангалуун байдалтай хослуулж ойлгуулахыг зорж исэн. Та бизнес хийж болно, та саятан байж болно, та тэр бомтон байж болно. Гэхдээ таны нэгдүгээр зүйл бол итгэл сүсэгтэн шүү гэдгийг тэд нар зааж исэн. Тэгвэл хэрхэн яаж итгэл сүсэгтэй болох талаар бид нар Бурхны үгийг бид нар яах нь үгтэй шууд хамаатаагаар ойлгосон. Харин эд баялаг бол яах нь вэ гэхээр бид нар эд баялагийг олж болно. Харин нэгдүгээр итгэл сүсгээ бид гээж болохгүй. Гээж болохгүй. Хэрвээ гээх юм бол мөнгөний хайр бол бүх төрлийн бузар мөгийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүсснээрээ итгэлээсээ төрөн одож түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбжээ гэсэн. Тэр бомтон болохыг хүсэж байгаа юм байна уу? Тэгсэн мөртлөө сүмдэр ирэхээр баян болж болохгүй гэдэг ойлголтыг авч ирсэн юм байна уу? Баян байвал муу юм байлээ гэдэг. Та баян болоорой. Та тэр бомтон болоорой. Гэхдээ харин таны гол зорилго юу вэ? Итгэл сүсэг буюу эмээх бий. Тэрхүү олсон зүйлийг яах ёстой гэж байна. Яах ёстой? Бурхны эмийг бурханд нэгэ зориулна гэсэн. Амен.
Халелуя. Бүгдээрээ 6-гийн 11-ээс 16-ыг харъя. Бурхны хүнээ чи энэ бүгдээс зайлсхий. Зөв байдал, бурханлаг байдал, итгэл, хайр, дэвчээр ба дүлгүүн занг эрхмэл гэж хэлсэн. Дүлгүүн занг эрхмэл. Ариун сүнсний үр жимс таныг үнэхээр гайхамшигтай зүрх сэтгэлийн үнэхээр хангалуун байдалд аваачих болно. Та тэрийг хараад үнэхээр баярлах болно. Надаас танаас тэр зүйлс гарч байгааг хараа та үнэхээр ямар үнэхээр тайлбаршиг арга халгаа гэж хэлэх болно. Үргэлжлүүлэн бүгдээрээ уншия. Итгэлийн сайн тэмцлэр тэмц, мөнх амийг барьж ав. Чи мөнх ам руу дуудагдсан бөгөөд олон гэрч нарын өмнө сайн гэрчлэл хийсэн гэж хэнийг хэлсэн бээр Тимот хүүг хэлсэн байна. Тимот ер нь бол 30 орчим 30-аараа хүрээгүй настай 27-8-тай гэж үзэж байна. Зарим хүмүүс 30 хүрсэн гэ, зарим нь бол 27-8-тай тийм залуу хүү байсан, хөвгүн байсан. Тэгэд Тимотед хэлж байгаа үг нь өнөөдөр энд байгаа хүмүүст хэлж байгаа. Итгэлийн сайн тэмцлэр тэмц мөнх амийг барьж аваарай гэсэн. Чи мөнх ам руу дуудагдсан бөгөөд олон гэрч нарын өмнө сайн гэрчлэл хийсэн. Тимот баг залуугаас л үнэхээр сайн гэрчлэл хийж амьдрсан байна. Паул тэрийг нь гэрчилж хэлж байна. Чи багаас л сайн гэрчлэл хийсэн. Тиймээс чи итгэлийн сайн тэмцлэр тэмцээр л бай. Гэхдээ энд нэг зүйл биш. Мөнх ам руу буюу аврал руу дуудагдсан гэж хэлсэн. Танд нэг зүйлийг хэлье. Бидний дуудлага гэхээр юу вэ? Хүмүүс ингэж хэлээд байна л да. Миний дуудлага байгаа гэх. Тэгээд тэр дуудлагыг сонсохоор дандаа юм үйлчлэлтэй холбоотой дуудлага яриад байдаг. Таны дуудлага юу нэ? Би илгээлтийн дуудлагатай. Таны дуудлага юу вэ гэхээр би магтаалын дуудлагатай. Таны дуудлага юу вэ гэсэн бурхан намайг үнэхээр үгийг тунхагл гэж дуудсан. Өөчлөөрэй. Энд юу гэсэн бэ? Мөнх ам руу дуудагдсан гэдэг энэ зүйлсийг мэдхгүйгээр хэрвээ бид нар үйлчлэлийн дуудлага ярих байгаа бол бидний хамгийн том гайхамшигтай зүйл бол авралын дуудлага дотор бид нар үйлчлэлийн дуудлагыг хариуцж авч явдаг. Амен. Авралын дуудлага байхгүйгээр хэн нэгэн шууд үйлчлэн гэсэн боломж байхгүй. Авралын дуудлагыг ойлгоогүйгээр хэн нэгэнд үнэхээр би үйлчлэн гэсэн санаа сэтгэл тэр хүнд байхгүй гэсэн. Энэ бол хүний сэтгэл байх бол. 2 удаа тушааж байна гэж хэлсэн. Та тушаалыг гүйцэтгэхээр зогсож байгаа цэрэг шүү. Тэнгэрийн хаанчлаас танаас тушаал ирсэн. Та түүний гүйцэтгэхийн төлөө амьдрал бүх юма зориулаад тэр бүх зүйлс дээр яг нь оролцоотой байхаар та явж байгаа. Та Бурхны хүмүүсийг тэдгээр ертөнцийн болон хачин жигтэй үлгэр домог мэт тэр ямар ч үр ашиггүй зүйлсээс яг нь хамгаалахын тулд зогсож байгаа. Энд байгаа хүн болгоо адилхан. Би үйлчлэл байхгүй юм чи би биш байх уу гэж болохгүй шүү. Танд хамаатай. Таны өмнө дайралцсан тэр итгэлийн тэр хүүг, тэр охиныг тантай уулздаг, тантай үнэхээр хамт зогсдог, тантай хаяа яах нь бас яриа өрнүүлдэг тэр бүх хүмүүс та энэ авралын дуудлага болон энэ бүгдийг сануулах, анхааруулах, тэднийг хамгаалах сэтгэл Бурхан танд өгсөн. Эцэг ганцхан байгаа гэж хэлсэн, удирдагч ганцхан байгаа гэж хэлсэн, багш ганцхан байгаа гэж хэлсэн. Тэр бол дээр байна. Халелуя. Есүс Христийг тань танилцуулж өгөх хүмүүс байгаа. Есүс Христийг таних юм бол таны амьдрал өөрчлөгдөж байгааг харна. Есүс Христ бол энд хинбэ гэдгийг 16 дээр хэлсэн. Тэр ганцаараа өгшгүй мөнхийг эзэмшдэг бөгөөд хөршгүй гэрлийн дотор оршдог. Амен.